За, сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. За би эдийн засаг мэргэжилтэй төрийн албанд 53 жил ажилласан төрийн түшээ одоогоор 87 настай төсвөрт байгаа. Тийм ээ. Таныг хэн гэдэг вэ? Таныг хэн гэдэг вэ? Намайг Вандам Мансар гэдэг. За наач болов. Бас. За тавид. Өө. Халах голын дайны тухай мэдэх зүйлээ ярьж өгөөч. Таамаглаарай үзэнчлээ цараас нөхөр. Энэс гэж байна. За Япон хятадын зүүн хойд хэсгийг хэсэг газрыг эзлэн аваад Манжго гэсэн тоглоом ус байгуулсан юм аа. За энэ Манжго улсын зүгээс Монгол улсын хэлийг зөрчих улмаар манай улсын зарим нутгийг эзлэн авах зорилгоор байнга үмэн дэгдэж довтлдог болсон. За зөвлөлт улс Монгол улсын хооронд урд этгээдийн зүгээс довтлол бол харилцсан тусалж хамгаална гэсэн гэрээг 1936 онд байгуулсан. Энэ гэрээний дагуу Японы төрөнгийг зөвлөлт улс эсэргүүцэж тэмцэх болсон. Энэ үндсэн дээр зөвлөлт улс Япон улсын хооронд тэмцэл өрнж ихэлсэн. За энэ тэмцэл нь бол халах голын дайн гэж нэрээр нэрлсэн. Халах голын оройнд болсон. Хоёр талаас олон мянган нис онгоц, танк, их буу, за мөн олон мянган цэрэг оролцсон энэ томхон тулдаан болж хувирсан юм аа. За зарим үед зөвлөлт улсаас 60 мянган цэрэг оролцсон гэдэг, Японы талаас 75 мянган цэрэг оролцсон гэдэг ийм нэлээд их олон хүн техник хамарсан энэ том байлдаан болсон. За байлдаан бол гол болсон газар нь бол Монголын халахын голын орой юм. За энд бол 1939 оны 5 сараас 9 сарын хооронд гол тэмцэл болсон. Их хүчтэй тулдаан болж олон хүний амь үрэгдсэн ийм тулдаан болсон юм аа. За энэ тулдаанд зөвлөлтийн тал 10 мянган хүн амь үрэгдсэн, 15 мянган хүн шархсан гэж ярьдаг. За Японы талаас зарим мэдээгээр 60 мянган хүн амь үрэгдэж 3 мянган хүн олзсон гэсэн мэдээч байдаг. За зөвлөлтийн талын энэ дайныг Георги Константинович Жоку гэдэг хүн зөвлөлт улсын маршал хүн удирдсан. Монгол улсын ерөнхий сайд Хорлогийн Чав болсон, маршал Чав болсон удирдах байсан юм аа. Ингээд энэ дайн бол нэлээд өргөн хүрээг хамарсан энэ дайн байсан. Тэгээ дайны эцсийн дүнд бол зөвлөлт улс ялж Япон ялагчдаар төгссөн. Эцсийн дүндээ бол 1939 оны 9 сард зөвлөлт улс Япон улсын хооронд хэлэлцээр байгуулснаар төгссөн. Одоогийн нийгэмд эх орноо хамгаалж хайрлахын тулд монголчууд Монголын ард түмэн юу хийх хэрэгтэй вэ? Улс эх орноо хайрлах, тусгай тогтнолоо хамгаалах баталгаа бол Монгол хүн бүрийн эх оронч үзэл юм аа. Энэ бол
Монголын үнд зүйл. Энэ үнд зүйлийг хамгаалах, дэлгэрүүлэх, төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжин ажиллах хэрэгтэй. Даяаршлын өнөө үед эх орноо хамгаалах үндсэн зарчим бол Монгол хүн түүх, соёл уламжлалаа дээдлэх, үнд зүйлээ тодорхойлох нь чухлаа. Иймээс төрийн байгууллага болон сургуулиудад Монголын нууц товчоог сайн судлуулж, түүнээс ишлэл шалгалт авдаг болгомоор байна. Болтно.